эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр бол манай халдвар төвчин судлалын төвийн болон эрүүл анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн багш нар очиж 23 сум 5 өрх нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газрын нийтдээ 38 эмч мэргэжилтнийг бол одоо энэ Тэмбүүгийн чиглэлээр сургаж чадахжуулж хамтран ажиллахын боломжийг бол бүрдүүлсэн. За мөн одоо энд ч гэсэн бид нараас удирдлагын төвшөнд бас хамтран ажиллахын боломжийг бүрдүүлэх тэднэрт бас тодорхой мэдээлэл өгсөн ийм одоо сургалт үйл ажиллагаа болж байна. За тэгээ ер нь энэ ажлынхаа хүрээнд бол манай аймгийн хэмжээнд сар болгон одоо эрүүл мэндийн байгууллагуудаа мэдээлэл авч нэгтгэж байгаа. За энэ хүрээнд бол нийтдээ одоо 14,800 гаруй иргэдийг бол бид нар энэ илрүүлэх үзлэгт хамруулсан. За мөн тодорхой хэмжээний одоо шинэ тэмбүү өвчлүүдийг бол илрүүлсэн байгаа. Тэгээд энэ илрүүлсэн өвчлөө бол аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт баталгаажуулалт хийж тэгээд одоо эмчилэн ирүүлжүүлэх энэ ажлууд бол одоо жигд нэгэн зохион байгуулалттай ингээ явагдаж байна. За мөн одоо сургууль сурталчилгааг бол их олон хэлбэрээр зохион байгуулж байгаа. Жишээлх юм бол Инфо 1000 гэдэг залуучуудын чуулган бид нар зохион байгуулсан сум юунуудаас бол сум одоо орон нутгаас бол оролцсон нийт 1000 гаруй залуучууд оролцож энэ арга хэмжээндээр бол бид нараас энэ Тэмбүү устгах үйл ажиллагааны чиглэлээр сургалтыг бүр өртөө хэлбэрээр явуулж тэр 1000 гаруй залуучуудыг хамруулсан. Тэгээд ингэж чадсанараа бол тэр залуучуудаас 400 гаруй одоо залуучууд бол сайн дурынхаа үндсэн тэр үзлэг шинжилгээнд хамрагдсан байгаа. Гэх мэтчлэнгээр бид нар бол сургалтыг явуулж нийтдээ аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 42,000 гаруй одоо иргэдийг бол яг одоогийн байдлаар сургалтанд хамруулад ингээд явж байна.